Сайн байцгаана уу? Руна ТV цогтаа тавтай мэрэлцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Солонгост гарсан хэргийг ярих гээд бэлтгэлээ. 2024 оны 5 сарын 30-ны өдрийн оройн 18 цаг 17 минутын орчим 40 гаруй настай эрэгтэй Ди Сөүл хотын Гангнам дүүргийн Тэчидонд байрлах нэгэн барилгын өмнө хурч ирдэг. Энэ барилгын 6 давхурт Дигийн эхнэр болон хадам ээж хоёр хамт ажилладаг байсан бөгөөд орой очиж хадам ээж болон эхнэрээ тосч авдаг байсан. Тэр өдөрч гэсэн ажлын цаг дуусах үед тэднийг тосхоор ирсэн. Тэр барилгын гадаа хэсэг хугацаанд хүлээсэн боловч ажлын цаг дууссан байхад тэд гарч ирдэггүй. Тэр олон удаа утсаар залгасан ч эхнэрийнх нь утас холбогдохгүй байсан. Сэжиг төрсөн тул хадам ээж рүүгээ залгасан ч гэсэн хадам ээж нь ч гэсэн утсаа авдаггүй. Ингээд эцэст нь эхнэрийнхээ офис руу өөрөө орохоор шийдэж лифтэнд сууж дээшээ гарan лифтнээс буух үед коридорт нэг л эвгүй зүйл анзаарагддаг. Офисын үүд хүртэл үргэлжилсэн коридорт цусны толб шиг зүйл байсан. Үүнийг хараад маш их цочирдон шууд офисын хаалга руу гүйж очиход хаалганы завсар нэг хос гутал хавчуулагдсан байдаг. Яг хин нэгэн яаран гутлаа тайлаад тэдний офис руу орсон юм шиг байдалтай харагдсан. Хаалгыг онгойлгон дотогш орвол эхнэр хадам ээж хоёр нь тэнд байгаагүй. Харин үүдэнд нь замбраагүй хаягдсан шааха болон хадам ээжийнх нь утас хэвтэж байсан. Энэ байдал аль хэдийн маш аимшигтай санагдсан тул тэр даруй гадагш гарч цусны мөрийг дагаж яван энэ мөр лифтний хажуугийн яаралтай шатны хаалга хүртэл үргэлжилсэн байгааг анцааран болгоомжтой очиж хаалгыг нь онгойлгоод хартал шатны хэсэг Дигийн эхнэр болох тухайн үед 38 настай би цусанд утгалцсан байдалтай унсан байдаг. Амьсгал нь аль хэдийн зогссон бололтой харагдаж байсан. Тэр даруй түргэн тусламжид дуудлага өгж ирсэн түргэн тусламжийн баг зүрхний сэхэн амьдруулах ажиллагаа хийсэн даанч харамсалтай нь эхнэрийнх нь 8 насыг аварч чадаагүй. Дуудлагын дагуу ирсэн цагдаа нар цусны мөр доош шат руу үргэлжилж байгааг харан доош бууж шалгахад 63 настай хадам ээж гэсэн утгалуулсан байдалтай тэнд байгаа нь олддог. Цус алдалт маш их байсан. Цээж хөвлий хажуу хэсгээр олон удаа утгалуулсан. Хоёулангийн нэмлэгт хүргэсэн ч хоёулаа аль хэдийн 8 насаа алдсан байсан. Цагдаа нар эхлээд барилгын CCTV-г шалгаж эхэлсэн. Хэрэг гарсан өдөр буюу оройн 18 цаг 13 минутын орчим нас барсан A буюу хадам ээж нь нэгэн танихгүй эрэгтэй хүнтэй хамт лифтэнд суугаад дээш гарч байгаа бичлэг олддог. Тэр эрэгтэйгийн хувьд хэн болох нь тодорхойгүй байсан ч хоёр хүний харилцаа хэвэн биш харагддаг. Лифтэнд суунгуудаа тэр эрэгтэйгийн гаранд байгаа гар утсыг авах гэж оролцсон боловч тэр эрэгтэй Эгийн гарыг маш ширүүн түлхэж байсан. Өөрөөр хэлбэл тэдний харилцаа бол таатай биш харагддаг. Гэхдээ хүргэн Дигийн хувьд бол тэр эрэгтэйгийн бичлэгийг хараад шууд л таньсан. Тэр бол тухайн үед хадам ээж Эйтэй уулздаг байсан 65 настай Пак гэдэг хүн. Цагдаа нар Пакийг сэжигтнээр тогтоож түүний хөдөлгөөнийг мөрдөж эхлэн бичлэгийг харахад хэрэг гарсан цагийн дараахан тэр хувцсаараа нүрээ халахалсан байдалтай барилгаас гарч явж байгаа нь ч харагддаг. Магадгүй орж ирэхдээ нүүр нь бичигдсэн тул гарахтаа нуухыг оролцсон гэдэг нь бол харагдаж байсан. Гэвч эсрэг талын камер дээр түүний нүүр маш тод бичигдсэн байсан. Цагдаа нар түүний явсан бүх чиглэлийн CCTV бичлэгийг цуглуулж хөдөлгөөнийг нь наривчлан мөрдөж эхлэхэд эндээс маш чухал бичлэг илэрдэг. Пак ойролцоох орон сууцны хорооллын доторх цэцэрлэгт хүрээлэн орж хэсэг хугацаанд тэрийгээр эргэлдэж хогийн сав бут сөөг зэргийг шалгаж байгаа нь харагддаг. Дараа нь цэцэрлэгийн төв хэсэгт байрлах ус зайлуулах хоолой руу очиж хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзсэн хутгаа тэнд нууж байгаа нь харагддаг. Энэ бүх үйлдэл бол бүрнээрээ бичлэгт бичигдсэн байсан. Энэ газар нь ердийн хайлтаар болоход маш хэцүү нууцлаг байршилтай газар байсан. Үүний дараа тэр таксинд сууж дараа нь автобус дахиад таксинд сууж утсаа унтрааж зөвхөн бэлэн мөнгө ашиглах гэх мэтчлэнгээр эргэлдэж байсан. Сонирхолтой нь тэр бол хэргийн газраас хол явж чадаагүй ойр орчимд нь л эргэлдээд байсан. Эцэст нь 5 сарын 31-ний өглөөний 7 цаг 45 минутанд түүнийг намтын орчимдох голын ирэг дээрээс баривчилдаг. Пак ба хохирогчийн харилцаа ямар байсан бэ гэхээр тэд бол хайр дурлалын харилцаатай байсан. Пактай салъя гэж хэлсний дараа тэр хоёр бол маргалдаж Пакийн мэдүүлгээр тэр маргааны үеэр уурлаж санамсаргүйгээр амь насыг нь хөнөөсөн гэж мэдүүлдэг. Хэрэг үлдсэн Пак өмнө нь автобусны жолооч байсан, дараа нь харуул хийж байсан. 2023 оны 7 сард осолд орж ажиллах боломжгүй болсон. Тэр Эйтэй санамсаргүй байдлаар интернетийн бүртгэлийн дуудлагаар танилцсан байгаа. Интернет тавилах гэж
холбогдоод танилцсан гэсэн үг. Тухайн үед болохоор A интернетийн компанид ажилладаг байсан. Тухайн үед охинтойгоо хамт хэрэглэгч эсвүүлэх тийм ажлыг хийдэг байсан байгаа. Пакийн дуу хоолой Эд тухайн үед таалагдсан учраас утасныхан дугаарыг хадгалж авсан байгаа. Дараа нь өөрийнхөө ажилуулдаг Never Bend-д A-ийг ураад тэгээд тэр хоёр бол уулзаж тэндээс дотн болж хит удаа уулзан 2024 оны 2 сараас хайр сэтгэлийн харилцаатай болж уулзаж эхэлсэн байгаа. Гэвч удалгүй асуудал гарч эхэлсэн. Пакийн хувьд бол аль хэдийн их нэртэй байсан бөгөөд эхнэрээсээ гадна бас нэг нууц амрагтай байсан. Тэгэхээр A бол түүний 3 дахь эмэгтэй байсан гэсэн үг байгаа. A эмэгтэйгийн хувьд бол үүнийг нь мэдэж байсан ч гэсэн харилцаагаа үргэлжлүүлж исэн гэдэг нь бол тодорхой болсон. Мэдээж энэ байдлыг нь мэдсэн гэр бүл нь буюу охин хүргэн хоёр нь бол хүчтэй эсэргүүцэжсэн. Ялангуяа охин бол үүнд маш их дургүй байсан. Нэг удаа Пак тэр хоёрын ажилдаг оффист ирэхэд охин бол шууд л түүнийг хөөж дахиж битгий манай ажил дээр ирээрэй гэж хөөж гаргаж исэн. Тэгээд тухайн үед болохоор хөөгдсөн Пак охин руу нь бол янз бүрийн хараалын үг хэлсэн. Тэгээд охин нь гэртээ очиод нөхөрдөө хэлээд дараа нь нөхөр нь Пак руу залгаж дахиж их нэрийг минь сүрдүүлэх юм бол цагдаад барьж өгнө шүү гэж бол маргалдажсэн байгаа. Хэрэгтэн Пакийн бүтэн нэр болохоор Пак Хаксон хүргэн болоод охин хоёр нь түүнийг доромжилж эхэлснээс хойш бол үс санаж дарамтлах алхаар занл хийх үйлдэлүүдийг тэр харилцаатай байсан A рүү байн үлдэж эхэлсэн. Тэгээд энэс нь A бол айгаад охиноо дуудаж охиндоо хэлжсэн байгаа хүргэндээ ч гэсэн хэлсэн. Тэгтэн охин хүргэн хоёр нь болохоор хэсэг хугацаанд өөрсдийнхөө гэр хатам ээжигээ амьдруулж исэн. Яг тэр хэрэг гардаг өдөр болохоор хатам ээж нь түүнтэй яг уулзаад салъя гэдгээ дахиж битгий өөрийг нь зовоо гэдгийг хатуу хэлье гэж төлөвлөсөн байсан. Хөнгүү газар уулзах юм бол аюултай гэж үзсэн учраас хүмүүс их холхилддог кофе шопт уулзаад салъя гэдгээ бол тодорхой хэлье гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд тэр хоёр уулзаад салъя гэдгээ хэлчихэд явах гэтэл Пак A-ийн утсыг нь булааж аваад түүний офис руу нь бол хамтдаа явсан. Буцааж авах гад яах чаргагүй A Пактай цуг өөрийнхөө офис дээр очисон. Тэгээд офис руугаа орох үед нь офис дээр нь бол охин нь ажиллаж исэн. Тэр үед болохоор оронгуудаа шууд тэнд байсан хутгийг аваад эхлээд ээж рүү дайрсан. Тэгээд ээж нь айсандаа болоод зүгтж шат руу гарсан. Энэ үед охин нь ээжигээ хамгаалах гэж Пакийн араас очиод эцэст нь түүнд хоёулаа хутгалуулж амнасаа алдсан ийм аимшигтай хэрэг гарсан. За ингээд бүх зүйл тодорхой байсан учраас шүүх хурал болсон. Прокурорын хувьд бол урьдчилан төлөвлөсөн аллага байна гэж үзэжсэн. Шалтгаан нь өмнө нь байнга занл хийлж исэн. Тэгээд энэ хоёр хүний амь насыг хөнөөсөн хэрэг бол 13 секундын дотор болсон хэрэг. Мөн тэдний оффист нь хутга нь хаана байршилтай байдгийг мэдчихсэн. Шууд ороод хутга авсан. Хаалгыг нь хааж зүгтөх боломжгүй болгосон гэх мэтчлэнгээр дүгнсэн. Харин хэрэгтэн Пакийн хувьд болохоор би айсандаа болоод хутга авсан гэж мэдүүлсэн. Гэхдээ бол энэ ямар ч нотлохоогүй угаасаа бодлоо зүйл гэдэг нь тодорхой, хинээс айсан гэдэг нь бол тодорхойгүй өөрөө офис руу очсон учраас за тэгээ шүүхээс болохоор гэмт хэрэг бол маш харгас байна, сэтгэл зүйн асуудалтай байна гэж дүгнсэн. Ингээд анхан шатны шүүх хурлаар бол бүх насаар нь хорих ярилцлагыг оноодог. Хэрэгтэн Пакийн хувьд бол давж заалдсан. Гэхдээ давж заалдсан ч гэсэндээ бүх насаар нь хорих ял нь бол хэвээрээ үлдсэн байгаа. За ингээд өнөөдрийн 5 хүнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол Солонгос улсад гарсан бас маш харамсалтай хэрэг байгаа. Тэгээд 3 хүнтэйгээ уулзснаас болоод нь өөрийнхөө амь насыг алдаа зогсохгүй охиныхон ч гэсэн амь нас үгүй болсон ийм маш харамсалтай хэрэг байлаа. Тэгээд энэ Пак гэдэг хэрэгтний хувьд бол өөрөө их нэртэй бас дахиад уулздаг хүнтэй байсан хэрнээсээ яагаад энэ эмэгтэйг бол тавьж явуулж чадахгүй байсан гэдэг нь бол тодорхойгүй. Нас орсон хүн бол үг хэлж чадахгүй, өөрөө ч гэсэндээ үүн дээр ямар ч тайлбар өгөөгүй юм бэлээ. Тэгээд түүний хувьд болохоор уур бухимдлаа барьж чаддаггүй, өөрийгөө хүмүүст дорд үзүүлж чаддаггүй. Хэрэг өөрийг нь хүн дорд үзэх юм бол маш ихээр уурладаг тийм зан чанартай байсан гэдэг нь бол сүүлд ил болсон. За ингээд түүний хувьд бол хэрэгийнхээ шийтгэлийг аваад бүх насаараа хоригдох ялаа аваад 65 наснда хэрэг үлдээд шоронд орсон ийм аимшигтай хэрэг байлаа. За ингээд өнөөдрийн бэлтгэж хүргэсэн хэрэгээс та бүхэн бас өөрт төрж байгаа сэтгэгдэл анхааруулахыг сэрэмжлүүлэхийг хүсэж байгаа зүйлсүүдээ бүгдийг комент хэсэгт бичиж хуваалцаарай. За тэгээд комент хэсэгт бас бичиж хуваалцдаг сонсогчдоо маш их баярлалаа. Суваг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.